За 48 түүх цувралын маань шин дугаар эхлэхэд бэлэн болж байна. Алжир улсын дугаар өнөөдөр эхэлж байна. Сэмбэнэ пипэкэс ирж таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч загвар яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За тэгээ мэдээж 48 түүх цувралын цуврал бичлэгийн маань ерөнхий үеийн тэтгэгчээр Coca-Cola. За Coca-Cola болон Freshpack, Bigpack-ийн хамт олон ажиллаж байна. За тэгээ та бүхэн маань iCoke app дээр Coca-Cola-гийн шинэ шошготой No Sugar болон энгийн Coca-Cola-гийн шошготой хувилбаруудаа худалдаж аваад за доор нь байгаа энэхүү QR кодыг харагдж байна уу? Энэ тэ QR кодыг уншуулад iCoke app дээр урамшуулалт шагналтай тэмцээнд оролцоогоорой. За тэгээ Freshpack, Bigpack-ийн хамт олноор бас үйлчлүүлээрээ Bigpack-ийн хувьд бол одоо Улаанбаатарын хотын альч буланд хойроо 8900 төгрөгөөр одоо хамгийн хямдаар хамгийн найдвартайгаар хүргэлтээ хийх боломжтой мэдээж. За тэгээ Freshpack-аас бол сонирхолтой зүйл нь одоо хид хідэн одоо хүнсний зах маркетуудаас хүртэл хүргэлтүүд хийдэг болсон байгаа. Дэлхийн аваргын үеэр шүнжэнгөө тоглолт, өглөөжөнгөө тоглолт үзчихэд дэлгүүр явж амжихааргүй зүйлүүд мэдээж зөндөө таарж байгаа тэгвэл хүнсний хүргэлтээ Freshpack-аар хийх боломжтой шүү. За 1958 оны 4 сарын 13-нд сонирхолтой юм болсон байгаа. Юу гэхээр тэр үед бол Алжирийн эрхчлөөний төлөө дайн бол одоо Францтай бол яг эд явагдчихсэн. За гэхдээ тэр цаг үед бас зэрэг одоо Алжир гаралтай хүмүүс Францад бас амьдарч байсан. Францын иргэн Алжир хүмүүс ч бас байсан. За тэгээд Францын 1-р лигт бол хэд хэдэн Алжир гаралтай Алжир тоглогчд бол тоглож байсан. Амьдрал нь одоо Алжирд амьдрахаас бол хамаагүй тухтай хамаагүй өөр нөхцөл байдалтай. Нөгөөд нь колоничлогдсон маш ядуу хэцүү хүнд нөхцөлтэй. За тэгээд яг энэ цаг үед бол дайнтай байсан бол нөгөө талд бол бас одоо хөлбөмбөгт дээдлих тоглолтог бас арай гайгүй амьдралтай эмэгтэйд бол байсан. Гэхдээ хүний ч одоо сэтгэл зүй юунд хоногшгүй лээ те. Эх орон өндөс угсаа гэдэг чи юу илээ те. Тэгээд 1958 оны 4 сарын 13-нд найруулагч плеймейкерээр тоглодог Рашид Мехлуфи тэргүүтээ Сан-Титени одоо супер одын тоглож байсан тухайн цаг үедээ. Тэгээд 58 оны дэлхийн аваргаар бол одоо Францын шгшээ огт тоглож бол одоо гол одуудынхаа нэг байна гэсэн хүлээцтэй байсан юм тоглож байгаа. За энэ нөхөр болон Рашид Мехлуфи тэргүүтээ хэд хэдэн Алжир тоглогчд бол зугтарцгаасан байна. Францаас нууцаар гид цуцсан. Францууд хинч юу ч мэдээгүй чимээгүйхэн зугтаад Швейцар руу зугтаад тэгээ Швейцараас Тунист очиж бол цугласан. За тэгэнгүүтээ Алжирт очиод нөхдүүд бол одоо Алжирда бас Тунист ерөөхдөө байрлаж ирсэн. Тэгээд National Liberation Front Football Team гэж баг байх болсон. За тэр нь National Liberation Front гэдэг нь юу юм бэ гэхээр тухайн цаг үед Францын эсрэг одоо эрхчлөөний төлөө дайн хийжсэн гол одоо нэршил гэж хэлж болно. Тэгээд зохион байгуулалтын нэршил. Тэгээд эрхчлөөний төлөөх тэмцлийн хөлбөмбөгийн баг гэж хэлж болох юм уу да тий. Ийм багийг бол байгуулсан. За ингээд энэ баг бол FIFA-д ямар нэг бүртгэл үлээрсөө байгаагүй. FIFA бол одоо энэ багтаа тоглолт хийсэн багуудыг бол хоргон, бандан, тий санкцийн тогтооно гэдэг одоо сүрдүүлгийг бол хийж исэн. За гэхдээ дараагийнх нь одоо 4 жилийн хугацаанд бол эрхчлөөний төлөө тэмцлийн баг бол зүүн Европ, Аз, ойролт орнууд гээд олон твээр бас ингээд явангаа нийт 91 мэрэгжлийн одоо хөлбөмбөгийн тоглолтыг бол хийсэн. FIFA-гаас бол энэ тоглолтуудыг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Аль биесний тоглолт болсон гэж бол зөвшөөрдөггүй. Гэхдээ ийм олон тоглолтуудыг бол хийсэн. За тэгээд 62 онд Алжир бас Францаас эрхчлөөгөө олоход бол одоо энэ босгосон баг нь бол Алжирийн шинэ одоо байгуулагчсан хөлбөмбөгийн холбооны үндсэн багийн гол одоо нуруу суурь нь бол болж гисэн байдаг. За тэгээ энэ үйл явдлаас буюу одоо эрхчлөөгөө олсноос 20 жилийн дараа 1982 оны Испанд болсон дэлхийн аварга шалралт тэмцээнд бол оролцох эрхээ бол Алжир авсан. За ингээд дэлхийн аварга шалралт тэмцээнд анх удаа оролцоор болсон. За тэгээд бүрэлдэхүүн тэр чигээрээ дотоодынхоо лиг тоглодог ийм тоглогчд бол байсан. Төвийн анхс дээр тоглодог гайхалтай найруулагч Лахтар Билүми, за жигүүрт тоглодог маш хурдтай Салах Асад. За тэгээд одоо гол сайдад давтагч Рабах Мажер гэх мэт одоо тоглогчдоос бол бүрдсэн баг байсан баг. За тэгээд хоёрдугаар хэсэгт бол орсон. Тухайн цаг үед бол Еврод төрүүлчихсэн байсан. Баруун Германтай нэг хэсэгт орсон. За Баруун Герман шийдвэрлэн Австртай нэг хэсэгт орсон. За Баруун Германд бол Карл Хайнц Румениге, Пол Брайтнер гэх мэт одоо ийм гайхалтай тоглогчд бол байсан. За тэгээд Германы тоглогчид болон бүрэлдэхүүн бол одоо анх удаага дэлхийн аварт болж байгаа Алжирийг бол олон нийтийн өмнө нээлттэйгээр бол одоо дооёолж доромжилж байсан. Дасалжуулагч Юп Дервал хэлэхдээ бол одоо манай баг гол алдах юм бол би шууд хамгийн ойрхон хамгийн түрүүнд одоо Мюнхен рүү буцах богоонд сунаа гэж те. Германы шишээ Баруун
Германы товтлогч Хорст Хрубеш хэлэхдээ бол одоо 5 дахь гоолоо эхнэрүүдтэй 6 дахь гоолоо нохоонуудаа зориулна гэж доромжилж дой болж хүртэл одоо тоглолтын өмнө ярьж ирсэн байна. За тэгээ 1982 оны 6 сарын 16-нд Эл Монинон цэнгэлтэд одоо Гохин Испани Гихон хотын Эл Монинон цэнгэлтэд бол Алжир одоо Африкийн хөлбөмбөгийн түүхэнд тухайн цагийн багуудынхаа балансыг ярих юм бол дэлхийн хөлбөмбөгийн аврах шалралт тэмцээний түүхэнд одоо гайхалтай шокийг бол үзүүлсэн. 54 дэх минутанд Лахтар Белүми товцоог бол хурдан товцоог ихлүүлсэн. За тэгээ Жамел Зидант дамжуултыг өгөөд цогцолт нь бол одоо хаасан боловч ойгоод гараад ирсэн мөнгөийг товтогч Рабах Мажер оруулж бол тоглолтын тооны харьцааг нээсэн. За тэгээ удалгүйгээр хэдийгээр Карл Хайнц Румынигээ тоглолтын тооны харьцааг 1-1 болгосон ч гэсэн одоо бөмбөг төвөөсөө одоо 1-1 болгож гол алдчихад төвөөсөө бөмбөг гаргангуудаа тасралтгүй 11-ийн дамжуулалт яваад цэн одоо хүрэлтээр Лахтар Белүми гол оруулж 2-1 шууд 2-1 болгож хариуг нь барьсан. За ингэснээр Африкийн шигшээ баг Европын супер том багуудыг одоо дэлхийн аваргаар хоцсон анхны тохиолдол бол болсон. За энэ бол маш том шок байсан. За тэгээд дараагийн тоглолтод бол Алжир Австрийн шигшээг 2-1 харьцаатаагаар хожигдсон. За тэгээ хэсгийнхаа сүүлчийн тоглолтод бол одоо Чилийн шигшээгийг камбэк хийж 3-2-оор хожиж болол одоо 2 ажлыг авч бас гайхалтай юм амжилтыг үзүүлсэн. Дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд 2 ажил авсан анхны Африкийн баг болж байлаа тухайн үедээ. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За гэхдээ тэр үед дэлхийн аварга шалралт тэмцээний дөрөв бол маш асуудалтай байсан. Өөрөөр хэлбэл Алжирийн шок Чилийг 3-2 харьцаатаа болгож авсан хэсгийн сүүлийн тоглолтод 6 сарын 24-нд болсон болвол энэ хэсгийн нөгөө хоёр баг болох Баруун Герман Австрийн шокгийн сүүлчийн тоглолт бол 6 сарын 25-нд бол байсан дараа нь. За өөрөөр хэлбэл Европын хоёр баг Баруун Герман болон Австрийн шокуд бол хоорондоо ямар үр дүн гарах юм бол хоёулаа хэсгээс гарч Алжирыг мослох вэ гэдгээ мэдчихсэн гэсэн. Тэгээ тэрнээр нь Алжир юу ч хийж чадахгүй гэсэн үг тийм ээ тоглолтод дуусчихсан. За ингээ энэ тоглолт бол одоо эхэлсэн 25-нд. За тэгээ эхний 10 минутанд Германаас Хорст Хрубеш гол оруулсан. Тэрнээд үлдсэн 80 минутанд л хоорондоо дамжуулаад алхаад цаг дуусахыг хүлээсэн. За энэ хоёр бол тоглоогүй ойлгомжтой хоорондоо тохиролцсон байсан. За ингээд Эл Монинон цэнгэлтэд цугсан 41 мянган үзэгч бол одоо юу болоод байгааг бол мэдэрсэн. Испани талбайн зохион байгуулагчдын одоо Испани фанатууд бол одоо ууралж игсэн цагаан юм салфетиктэй одоо Ингрийн алчуурнууд одоо эргүүлж хэсэ бэсэн гэж одоо орилцоож ихэлсэн дуулцааж игсэн. Тэр нь юу юм бэ гэхээр одоо үнсэлцгээ хоорондоо нэг мөс ингийн хооронд үнсэлцгээчгээ тий ийм уттайгаар бол эсэргүүцлээ байл үзүүлсэн Испани фанатууд. За Алжир цөөхөн хэдэн фанатууд цэнгэлтэд байсан мөнгнүүдээ талбай руу цацсан. Энэ бол одоо эсэргүүцлийг үзүүлж тэ хоорондоо тохирсон гэдэг эсэргүүцэл үзүүлсэн. За тэгээд хэвлэл мэдээлэлд бол одоо өршөөгөөгүй Герман болон австричуудыг Германы телевизээр шууд амжилтыг тайлбарж байсан Эбрхард Станьек гэж тайлбарлагч бол эсэргүүцэл үзүүлж тоглолтын сүүлчийн 30 минутанд бол тайлбар хийхгүйгээр шийдэл гаргаж эсэргүүцлийг бол үзүүлсэн. За Австрийн хөлбөмбөг тайлбарлагч Роберт Сигер бол одоо үзэгчтэй хэлэхдээ та бүхэн зурагт телевизээ унтраа энэ бол шившиг болж байна гэж хэлсэн. За Баруун Германы фанатууд бол одоо Баруун Германы шигшээ баг байрлаж байсан зочд буудлын гадаа бөөнөрөө цуглаж эсэргүүцэл үзүүлж те үндэсний одоо Баруун Германы тугаа хүртэл одоо шатааж эсэргүүцлийг бол үзүүлж байсан. Ийм одоо том асуудал бол гарч исэн. За тэгээд Алжирийн хөлбөмбөгийн холбоо бол одоо FIFA-тай шууд гомдол гаргаж бол албан ёсны гомдол бол гаргасан боловч яг одоо цаасан дээрх ямар нэг дүрм зөрчөөгүй гэдэг шалтгаанаар бол FIFA бол одоо санкшн хийх юм уу одоо Австри Германыг одоо торгох те хариуцлага тооцоолох юу ч хийгээгүй. За ингээд Баруун Герман Австри хоёр хоорондоо тохиролцоод дараагийн шатнаар шалгарсан Алжирийн шгшөөг Африкийн хөлбөмбөгийн түүхэнд рекорд тогтоосон байсан боловч одоо дараагийн руугаа шалгаж чадаагүй голын зөрүүгээр албан ёсоор бол болторч байсан. За ингээд гайхалтай түүхэн амжилтыг нь бол Баруун Герман Австрийнхан бол одоо хоорондоо тохирж ингэж няцаасан ч гэсэн энэний бас үр дагавар бол гарсан. Юу гэхээр FIFA бол дараа нь албан ёсоор бол дөрмөө өөрчилж 1986 оны Мексикт тосон дэлхийн аварга шалралт тэмцээнээс эхлээд хэсгийн шатны сүүлийн тоглолтууд бол зэрэг явах юм а. Дөрөмтэй бол болсон. За тэгээд Алжирийн одоо 82 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүний тоглогчид бол одоо Өмнөд Африкийн болон Африкийн эрх төлөө болон одоо колоничлын эсрэг тэмцэл те энэ бүхнийг бол маш одоо том хэмжээнд бол илэрхийлж, үзүүлж, гайхуулж, бишрүүлж бол одоо чадаж байсан. 2014 оны дэлхийн аварга Бразилд болоход бол шинэ Феникийн үнэгнүүд бол одоо хэсгийн шатнаасаа гараад Германтай таарсан. За тэгээ Германтай бол таарж 16 Португалиград болсон тоглолтод үнэхээр галзуу тоглолтыг үзүүлж гэхдээ эцсийн мөчөд одоо Германд бол одоо хожигдож мултаж байсан үнэхээр сайн тоглолтыг бол үзүүлсэн. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. 48-аас 48 түүх цуврал бичлэгийн өрнөх юм дэгч
Pickback. Та бүхэн Монгол орон даяар байрсан 200 шиг PP box-оор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүн ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP box-ыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах бөөнди зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ханаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ. Энэ жил Австраас бас хариу авах боломж байсан. Тэгээ 3-3 яарцаатай тэнцсэн. Сүүлд Риад Махрес хийсэн ч гэсэн тэрний хариуд бол Австри гол хийснээр 3-3-аар тэнцэж энэ жилийн дэлхийн аврагын хамгийн олон голтой тоглолтуудын нэг бол боцсон. За ингээд Алжирийн хөлбөмбөгийн алдартай нэгэн түүхийн суурьтай та бүхэнд хүргэлээ. Эдгээр Тихон Дусанга гутамшийн талаар хүмүүс мэддэг боловч өмнөх суурь нь юу байсан юм бэ? Дараа нь нөлөө нь юу байсан бэ гэдэг бас зарим нэг нь яриаг байж магадгүй. Тэгээд сонирхолтой түүх байсан гэж найдаж байна. 48-48 түүх цувралын шинэ дугаарыг хүрээд өндөрлж байна. Хамтсан бүгдээр нь баярлалаа. Ерөнхий ивент итгэгчид болох Freshpack, Bitpack-ийн хамт олондоо баярлалаа. MCS Coca-Cola мөн ерөнхий ивент итгэгчээр ажиллаж байна. Тэгээд дараагийн дугаараар Panama-ийн хөлбөмбөгтэй холбоотой сонирхолтой түүх байх нэ. Тэгээд хамт олсон бүгдээр нь баярлалаа.